Сайн мэцхан уу уншигч үзэгчтэй Мансадар хийлийн газраас жил бүр зохион явуулдаг зуны номтой өдрүүд 2022 зуны арга хэмжээ эхлээд явж байна. Энэ арга хэмжээнийхээ хүрээнд бид нар энэ удаа хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудалтай холбоотой номууд тэр дундаа Монтессори арга барилтай холбоотой ярилцахаар энд орчуулагч Ариун санаа мөн 0-3 насны хүүхдүүдийн Монтессори багш цолмон мөн Мансадар хийлийн газрын захирлын их бат болон Наран Зулмын би ирээд байна. Энэ удаагийн ярилцлагаараа онцлох гэж байгаа гол ном маань бол энэ хэд хоёр цагтаас гараад удааг байгаа Монтессори жаал хэмээх юм ном байгаа. Мөн одоо Ариун санаагийн орчуулгаар уншигчдад хүрсэн. Үүнээс өмнө ч гэсэн Мансадар хийлийн газраас Монтессори аргацуудтай холбоотой Монтессори гихнээс нэгэд номууд гарч исэн. Мөн одоо Мансадар хийлийн газраас гараагүй ч гэсэн Ариун санаа орчуулагчийн орчуулгаар өдгөө өдрийн өмнө бас хийлдээс гараад байгаа шингээгч оюун ухаан гэдэг бас номын тухай бид нар бас ярилцах болно. Тэгэхээр Монтессори жаал намын тухай эхлэж байгаа танилцуулж тий. Монтессори жаал болохоор өмнөх номоосоо юугаараа ялгаатай гэвэл гарын явлага. Тэгэхээр одоо эцэг эхчүүдэд одоо шууд хэрэгжүүлээд эхлэхэд нь арай амар тий. Монтессори арга барилыг бүр ихнээс нь утга учиртай ингээд гүн ухаж судлахгүй ч гэлээ тий. Шууд хэрэгжүүлээд явхад бол арай амар. За бүгдөөний өдрийн мэндийг хүргэе. За юуны өмнө яг энэ хоёр ном маань бас айгүй тийм бие бинийгээ дэмжсэн. Тэгээ ялангуяа шингээг жойхон гэсэн энэ ном маань яг энэ бүгдийн уул үнцийг нь онлын уул үнцийг нь маш сайн тавьж өгсөн ном байгаа. Тэгээ Монтессори жаалын хувьд болохоор илүүтэй нөгөө практик арга барилуудыг их тусгаж өгсөн байгаа. Тэгэхээр энгийн одоо гэдэг эцэг ч одоо яг хамгийн их асуудаг асуулт нь одоо би хүүхдээ юу хийх вэ? Хүүхдээ яаж хөгжүүлэх вэ те? Хүүхдүүдийг одоо би гэртээ юу хийх вэ? Одоо яах вэ? Ийх үү? Ямар тоглоом авч өгөх гэдэг юм уу? Тийм асуудууд бол эцэгчүүд айгу түгээмэлээд. Тэгэхээр яг энэ дээр болохоор ингээд ялангуяа гарын дорох материалыг ашиглаад энгийн зүйлсийг ашиглаад гэртээ хэрхэн одоо зохион байгуулалтаар хүүхдтэй зөв дадал хвшлийг олгох уу те? Одоо наацх нь хувийн ариун цэврийн сахит нь ямар дэмжлэг үзүүлэх үү гэдэг юм уу? Маш энгийн зүйл дээр ингээд практик зөвлөмжүүд их агуулсан байгаа. Тэгээ ганцхан нөгөө практик кейс илүүтэй бас хүмүүжил төлөвшөл гэнгүүт чинь зан харилцаа, хүүхдийн хөгжил төлөвшөл гэдэг юм чинь бас нөгөө хүүхдээ хэрхэн яаж хүмүүжүүлэх вэ гэдэг чинь бас нэг амар том асуудал шүү тий. Тэгэхээр энэ дээр бас нөгөө олон талын одоо мэдээллүүдийг бас ингээд шингээж өгснөөр бас онцлог байгаа. Олон талын мэдээллүүдийг жоохон мэдээлэл. За одоо шиг ингээд хүүхдийн хүмүүжлийн одоо эрг арга гэж одоо бид нар одоо авал бараг сүүлийн 10 жил ярьж байгаа мөртлөө төдийл ингээд яг хэрэгжүүлж чадахгүй байгаа бас зүйлүүд байгаа шүү тий. Тэгэхээр энэ дээр яг хүүхдийн сэтгэлийн хэрэгцээ, сэтгэлийн яг балчир хүүхдийн буюу 0-3 наснд хүүхдийн сэтгэлийн хэрэгцээ ямар байдгийг. За наад зах нь хүүхдийн том хүмүүсийн өгөнд дуулахтай хандах хандлага нь хэрхэн яаж төлөвштэй ч гэдэг юм уу. Тэр болгоныг бас уул үндэтэйгээ тэгвэл би яаж хүүхдтэйгээ харилцах вэ? Нөгөө өгөндөө оруулах кейс илүү те хүүхдийн сэтгэлийн хэрэгцээ онцлог нь ойлгосны үндсэн дээр хүүхдтэй гэдгүүл би хэрхэн яаж харилцах вэ гэсэн бас нэг харилцааны арга барилуудыг бас энэ тусгаж өгсөн байх жишээ нь. Энэ яг харилцааны арга барил гэдэг дээр энэ ном маш тийм болгон шиг надад санагдсан байхгүй. Одоо манай эцэг эхчүүдийн энэ явдаг туулдаг зам нэг юм шүү дээ. Хүүхдтэй балааг байхдаа хүүхдийн тухай ерөөсөө боддог яжгаад тэгээд би давхар болонготой яаж төрөх вэ гэдэг дээр хамгийн анхаарлаа тавьж аваад тэгээд хүүхдээ гараад ирсний дараа одоо явах вэ гэж тулаад ирдэг тий. Тэгээд яг хүүхдээ төрүүлчээ тэр хооронд бол ингээд хүүхдийн хүмүүжил гэж юу юм гэдэг юм уу? Олон янзын арга барил гэдэг юм гэдэг юм. Тэр болгоны ингэж бүрэн хамарч гүнзгий судлах бол боломжгүй. Тэгээд зүгээр л яг нэг гэлсхан ойлгоод аваад тэг зөв замаа олчмоор байдаг. Тэр үед бол энэ ном айгу дэмтэй юм шиг надад санагдсан байхгүй юу? Яг хүүхд гэж яг юу гэлээд байгаа тийм том хүний жижиг хөрөлсөө хэлбэр эсвэл биднээс арай өөр ч юм уу тийм хэрэв өөр юм бол бид нар яаж харилцах хэрэгтэй юм гэдэг ч юм уу тэр зөв чигүүдийг бол ерөнхийд нь айгу ойлгомжтой мөртлөө баримжаатай айгу зөв төгсөн юм шиг надад санагдаад байна. Тэг яг ерөөхдөө бол өмнө гарсан бас ингээд хэд номнууд аадаг шүү тий. Одоо яагаад томчууд яагаад хүүхдийн хичээлд ордог вэ? Сурах гэдэг өөр гэдэг юм уу? Энэ дээр тусгацсан байгаа зүйлүүд энэ тэр номуудаа бас ингээд нэг цагт айгуу огтлцаад байгаа. Тэрийг ингээд унших болгонд өөрөө ирэхгүй ингээд за энэ дотор байгаа агуулмжууд хоорондоо уялдаа холбоотой байна гэдэг чинь бас ямар ч нэг үндсэн чиг баримжаа бол яг зөв яваад байгаа юм байна гэдэг тийм нэг. Тэгэхээр энэ номнууд бол Монтессори арга барилын тухай номнууд биш шүү дээ тийм гэж байна. Манайх яг нэг ийм өрөөсөд ойрлогот байгаа л дээ. Монтессори гингүүт айгу тийм
харин арга зүй те одоо ингээд нэг тийм уламжлалтай огоорсон ч гэдэг юм уу. Тиймэрхүү шинээр гарч ирсэн юм шиг шинээр болсон юм шиг. Яаж ингээд шууд гадаад юм шиг байдлаар хүлээж авдаг. Гэтэл энэ эдэмтний энэ сэтгэл судлаачийн ч гэдэг юм уу ингээд бичсэн энэ номнуудыг хооронд нь ингээд харьцуулаад үзэх юм бол яг л нөгөө хүүхдийн хөгжил хэрхэн яаж явагддаг вэ гэдэг тэр нэг онлын үндэс суурьтайгаар бүгд ингээд авахсан гэх юм уу та. Сая одоо ариун санаасаа ярьлаа. Ер нь бол гадны юм гэхээр бид нар бас нэг тийм хүйтэн харцаар хардаг. Тэгээд гадаадд бол одоо амьдрал өөр, ёс заншил өөр, бүх юм өөр. Тэгээд тэрийг одоо ингээд Монголд орчуулад ингээд тэгээд өөрсдийнхөө одоо үйл ажиллагаанд хэрэглэн гэдэг асуудал аюул бэрхшээл одоо тэрийг бид нэр бас тайлбарлах хэрэгтэй. Тэ? Тэрэнд ямар одоо тайлбар байж болох. Тийм тайлбар юу вэ гэхээр энэ одоо 0-6 насны хүүхдүүдийг ингээд ажиглахаар ерөнхийдөө бол 6 хүртэл насны хүүхэд ямар ч гарал үүсэлтэй, ямар ч үндэстэн байсан бүгд яг адилхан зан чанар төлөвшлийг байдаг. Баян айлын хүүхдийн үү, чинэлэг айлын хүүхдийн үү, ядуу буурай айлын хүүхдийн үү, сэхэдний айлын хүүхдийн үү, Орос хүүхдийн үү, Монгол хүүхдийн үү бүгд адилхан. Энийн хамгийн энгийн жишээ нь бол нөгөө сүүлийн үед яригадаад байдаг зүрүүд 2 нас гэдэг шүү дээ. 2 настай хүүхдийн нэг тийм зүрүүд зан характер байна гэд энийг Америкийн нөгөө нийтлэл дээр гарч ирэл хүмүүс эхэлж уншсан хэрнээ эргээд Монголд харангууд яг л тэр нь бас ажиглагддаг байхгүй. Тэгэхээр энэ хүүхдийн цаад нөгөө судлах гээд байгаа зүйл маань 6 хүртэл насны хүүхдүүд адилхан юм бол тэрэн дээр ингэж гадаад Монгол гэсэн тийм одоо харах үнцгийн одоо зөрүүтэй зүйл бас нэг байх ёсгүй юм шиг. Ер нь бол энэ хүүхэд төрнө гэдэг бол ямар ч тийм нийгэм шигтэй холбогдоогүй тийм одоо амтан гарч ирэх юм байна шүү дээ. Тэгээ гарч ирэнгүүтээ иргэн тойрныхоо одоо орчин нөхцөл харваа ертөнцид одоо өөрийгөө хэрхэн одоо тэнд амьдрах уу тэр ямар одоо зүйлүүд тэр хүнд дасан зохицох уу хурж ирж जैन тэрэнд яаж хариулах уу гэдэг ингээд үндсэндээ бол бид нэр ярьдаг ийм цагаан цаас тэр цагаан цаасан дээр юу бичих нь бол бичснээр тэр хүүхдийн хүмүүжээр тодорхойлогдсон ч гэж бас ярьдаг. Тэр утгаар нь аваад үзэх юм бол энэ дэлхийн бүх хүүхдүүд бол адилхан одоо 12 ертөнцтэй ирдэг. Тэр нь Европт байна уу, Америкт байна уу, Монголд байна уу, Хятад байна уу тухайн орчин нөхцөл тухайн соёл хэл бол тэр хүүхдийг одоо тэр орчин нөхцөл одоо урьдчилаад байж идэг тэр юм руу гэж оруулж идэг тийм үү. Тэгэхээр хааж байсан хүүхдээ сайн хүн болгоё гэж боддог. Тэгэхээр тэр нийгмийн муу жишгээр хүмүүжүүлэе гэж боддог. Тэгэхээр тэр тухайн орчны сайн одоо орчинд сайн хүн болгоход энэ Монголын орчноос бид нэр орчиндөө яаж тэр хүүхдтэй харьцах вэ гэдэг арга зам Америкт, Англи, бусад газрууд арга зам болвол өөр байгаа. Тийм ээ өөр байгаа. Гэхдээ ерөнхийн нэг одоо онол гэж яриад. Онол гэдэг маань тэр хүүхдийн хөгжил тэр холбоотой яхахгүй юм одоо хааж байсан тооцч үзэх хүчин зүйлүүд байгаа шүү дээ. Тэрийг ойлгож ээж тухайн соёл юм нэвтрүүлэх хүүхдэд өгөх ёстой гэсэн санааг ярьж ийн гэж би ойлгож байна. Барийн мэдсэн минь өөрөө эрдэмтэн бас нөгөө салбараас бас нэлээд олон эрэл хайгуул хийгээд судалгаа шинжилгээ хийгээд бас ингээд нөгөө олон эрдэмтдийн айл хэдийн оролцсон байгаа хувь нэмрийг бас айгу судалсан хүн байдаг. Яг үнэ. Тэгээ энэ хүн ганцхан өөрөөр энэ одоо би ингэж бодож ингэхээсээ л те энэ маань бусад эрдэмтдийн үзэл бодолтой яаж хоршиж байна. Яаж хөрс шарган дээр бий болсон санаа тийм. Тэнгүүд яг ингээд нэг бас нэг их гой зүйл хэлээд гэнэ юу байдаг вэ гэхээр бид нар одоо нөгөө за нэлх хүүхдээ дөнгөж төрс хүүхдээ бодоод үзэнгүү чинь тий хөө туниа муута тэгэл юу ч чадахгүй юм шиг харахад тий гэтэл сая нэг хальт урцсан штэ хүүхд ингээ цагаан цааш гэж ярьдаг гэд гэтэл нөгөө энэ бүх эдэмтэд юу гэж үзэж байгаа вэ гэхээр үгүй хүүхд бол өөр ингэсэн чадамжтай байж идэг. Яг л нөгөө үүр гэдэг чинь услаж зөв орчинд нь зөв агаар салхинд нь байлгах юм бол тэр ингээд цэцэглээд ингээд дэлбэлээд ингээд ургадах шиг адилхан хүүхдэд яг тийм төрлөх чадамжууд байдаг. Тэр нь одоо ялангуяа шингээч оюухан гэдэг бүр хамгийн энгийн шигээр ярих юм бол нөгөө хэлээр яагаад байгаа шүү тий.
хинч зааж өгөөгүй байхад хүүхэд өгүүлбэрийн зөв бүтцтэйгээр ярьж сурдаг ч гэдэг юм уу. Гэтэ алдаа оноо гаргадаг. Тэр мань тодорхой хэмжээний үе шаттайгаар энэ бүх орны хүүхдүүд адилхан байдлаар ажиллагддаг. Тэмүүтээ энэ дээр бас нэг яг шингээч оюухан саяны парламент дүүц хүсбнийг зөвлөлийг өгсөн байдаг нь юу вэ гэхээр хэрвээ ингээд те том хүний оюун ухаан гэдэг яг л хэрвээ бид нар одоо гэдэг за энэ яг энэ танхимд сууж байгаа хүмүүсийг хэрвээ би зуръя гэх юм бол нэг хүнийг зурах цаг нь магадгүй одоо хэдчихэд юм те нэг цагт ингээл яг за тэгвэл ингээд 2 цаг 3 цаг ингээд нэлийн олдог зарцуулна те том хүн бол. Гэтэл хүүхдийн оюун ухаан гэдэг бол яг л камераар пок гэж авч байгаа юм шиг энэ бүхнийг амархан тусгаад авчдаг. Тэнд нэг хүн байна уу 10 хүн байна уу камераар авах хурд адилхан шүү те яг л нэг чаг тэрэн шиг адилхан хүүхдийн оюун ухаан бол яг л ийм байдаг. Яг бид нар нөгөө мэдээж одоо тийм хаана ямар орчинд өсөж байгаа хүүхд вэ гэдгээс хамаарат ямар төлөвшлийг олох вэ гэдэг нь бол харилцаа адилхан. Тэ? Жишээ нь ингээд Монголд бол бид нар чинь хин нэгний хөлтөр гიშгжэнгүүд гараас нь барьдаг ч гэдэг юм уу те. Энэ бол ёс суртахууны бас нэг яг нэг одоо функц гэх юм одоо нэг хэм маяг. Гэтэл гадаад бол энэ арай өөр байдлаар явна. Тэгэхээр энэ дээр болохоор яг одоо үдэс санаа нь яаж яваад байгаа гэхээр бид нар ямар нэгэн байдлаар нэг арга барилыг нэвтрүүлэх гээд нэг л байдлаар хүүхдийг төлөвшүүлэх гээд байгаа даа гэсэлээ те. Тухайн хүүхэд өөрийн өсөж торинсон, мэдлсэн орчин нөхцөлтөө дасан зохицгууд төр одоо энэ номон дээр бол сэтгэлийн функц гэж яриад байгаа. Сэтгэлийн функцүүдийг эзэсвэн чухал юм аа гэдэг. Тэгэхээр нөгөө сэтгэлийн функц гэдэг яриагуу чинь нийгэмд зөвшөөрөгдсөн хэм хэмжээ юу юм бэ? Одоо тэр парламент чанараас арай идрээ явуулчлаа. Бид нар ер нь парламент чанарыг илүү тодорхой, илүү ингэж хүмүүст ойлгомжтой ярина гэвэл аюул чухал гэж бодож байна. Яагаад тэгэхээр түрүүн шилж нэг камераар ингээд зураг авах те. Би өөрөө гэрэл зурагч учраас урд нь номнууд дээр бид нар бас энэ чанарын тухай бас янз янзаар бичижсэн жишээлбэл тусгал гэж ойлгож байсан. Тэ? Тусгал. Ямар нэг юм одоо тэр гэрлийг шууд харьсан дээр тусгаал тэгэл тэрийг эргээд гаргаж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр тусгал эсвэл парлон эсвэл шимгч эсвэл сорогч эсвэл одоо шингээгч гэдэг бид нар янз бүрээр нэрлээд байгаа. Энэ болгон чинь хүүхэд яг бид нартай том хүнтэй адилхан биш юм а гэдгийг гол нь хэлээд байгаа шүү дээ. Бид нар том хүмүүс бодохдоо бол энэ миний одоо жижигхэн хувилбар байна. Тийм учраас яг надтай адилхан бодож байгаа. Яг надад хүрээгүй би тийм учраас туслах ёстой гэсэн энэ зарчмаар бид нар хүүхдтэй хандаж ирсэн юм шиг байна. Өөрөөр хэлбэл одоо уламжлал маань ингэж. Тийм учраас дандаа нөгөө сургамжилдаг. За яг өөртөө адилхан ингээ хэлчихэл ойлгох бах. За яг өнөөдөр биш юм аа гэхэд маргааш ойлгох бах. Нөгөөдөр ойлгох бах гэдэг энэ зарчим өнөөдрийг хүртэл явж ирсэн. Энэ зарчим манай өнөөдрийн боловсролын системд бас явцаар байна. Сая яриад байгаа тэр шингээх тэр одоо тусгах энэ бүх өөрөөр том хүнтэй адилхан гэж бодож байгаа ч юм уу ухамсараараа юмыг хүлээж авах биш. Шууд тусгаад авчдаг ийм механизм хүүхдэд байна. Тэр нь одоо 1-6 нас хүртэл хамгийн өндөр нь чадвар нь одоо 3 нас хүртэл асар өндөр явж байгаа тийм аажимтай буурдаг юм аа. Энэ үеийг бид нэр мэдх юм бол хүүхдэд тухайн юу өгөхтэй ямар харилцаа ямар зүйлийг бид нэр хүүхдэд дэмжих вэ гэдгийг мэдхэд яриа орж ийн гэж байна. Заавал Монтессори арга барил талаас нь гэлтгүй нэг суралцгын шинжилгээ ухаан талаас бас яг ижлэхэн үзэл баримталтай явж байгаа мэйл л дээ. Яг Монтессори гэж хэлэхгүй боловч ярьж байгаа зүйлийн нутгаа яг нэг одоо 0-6 настай хүүхдийн суралцдаг арга барил бол насан турш хүний суралцдаг арга барилаас арай өөр учраас 0-6 настай хүүхдүүдийг одоо сургах хөгжүүлэх тэр арга барил бол 6-аас хойших наснаас арай өөр байх хэрэгтэй юм байна гэдэг ч юм. Бид нэр одоо хүүхэд сурна гэхээр суралцна гэхээр цэцэрлэгт орсон хойно эхэлдэг ч юм уу сургуульд орсноос хойш явагддаг процесс гэж ойлгож ирсэн бол тийм биш юм байна. Хүн үүсч бий болсон цагаасаа эхлүүлээл хөгждөг юм байна. Тэр хөгжих явцсан 6-аас хүртэл бол арай өөр байт юм байна гэдэг ийм ойлголтууд бол суралцсан шинжлэх ухаан гэж нэрлэгдээд байгаа боловч яг Монтессори арга зүйтэйгээ бас өөрөөр хэлбэл бид нэр одоо тавчгаа хэлэхэд бол хүүхдийн тодорхой насанд парламентдаг нас бай, тийм үү? Сордог, шиндэг, шингээдэг. Энэ нас өнгөрөнгүүд хүн ухамсараараа сурч эхэлдэг. Тийм үү? Ухамсараараа. Би энийг сурах ёстой, энийг ингэвэл ингэн, би дараа нь ингэн гээд бид нар ярьдаг шүү дээ.
одоо 1-р ангийн хүүхэд ч юм уу тий өөрийнхөө төлөө сурдаг. Ээж аавынхаа төлөө айгүй сайн багш бол багшийнхаа төлөө өөрөөр хэлбэл өөрийнхөө төлөө тийм ухамсар суугаанаас бас байна. Тэгээ энэ болгоныг бид нэр ойлгож хүүхдтэйгээ харьцах нь бидний нөгөө сургууль хүмүүжлэх сургууль соёлоо өөдөн татах хэрэгтэй л байна. Яг таны түрүүн хэлсэнчлэн манайхан ингээд нөгөө хүүхдүүдээ ерөөхдөө сургамжлах тал руугаа байдаг. Гэтэл яах ёстой вэ гэхээр яг эсвэнээрээ бид нэр үлгэрлэх ёстой өөрсдөө. Яагаад үлгэрлэх ёстой вэ гэдгийг Мариам Монтессори энэ дээр өөрөө орчинд их чухал ач холбогдол гэж ном дээр гаргаж сурах одоо энэ онолдоо гаргаж ирсэн байдаг. Үлгэрлэн гэдгээ жоохон сайн тайлбарлах. Үлгэрэл орчин гэдгээ болохоор Мариам Монтессори хоёр янзаар одоо хоёр төрөлд ангилдаг. Нэг нь болохоор одоо энэ байгаа эд хогшил тэмээ хэрэглэх түүн уншигдж байгаа ном аяг тавг. Хоёр дахь орчин болохоор хүний орчин. Хүний орчин гэдэг нь болохоор яг энэ үлгэрлэхтэй шууд холбоотой. Хүний орчин гэдэг хаа юу гэж байгаа вэ гэхээр тухайн хүүхэдтэй цуг амьдарч байгаа ээж аав тэр хүүхдээ явж байгаа сургууль соёлын багш нар гудамжинд таарлаж байгаа хүмүүс магадгүй зурагтаар радиогоор ярьж байгаа сэдв тэр болгоно хүүхдийн сая тэр борлон оюун ухаанд шууд нөгөө тусгал мэт суудаг. Тэгэхээр нөгөө манайхан ярьдаг заримдаа ингээд хүүхэд эцэг эхийнхаа тусгал нөгөө гэрт яригддаг хэл яриаг хүүхэд яг л точиг дуурайц явж гинэ гэд харуугаар бүдүүлгээр ярих юм бол тэгэхээр энэ хүний орчин чухал юм бол тухайн хүүхэдтэйгээ цуг өнгөрөөж байгаа ээж нь аав нь эсвэл хин нэгэнд ажил нь ихтэй учраас асрагчд найдад гараа явдаг тийм ээ. Тэр асрагчийнх нь биеийн хөдөлгөөн, зан төлөв, хэрэглэгдэж байгаа үг яриа, сүйдээ аяга хүртэл яаж ууж ийн, угаачаад аяга хурааж ийн гэх мэтчил энэ бүх зүйлийг ялангуяа 6 хүртэл насны хүүхэдтэй цуг байгаа хүн цаг ямагт ухамсарлаж тэнд нэг тийм том тусгалтай камер байгаа шүү гэж бодож өөртөө байнга тэр мессежийг сануулж авах хэрэгтэй. Тэгэхээр үлгэрлэл гэж түрүү ярьсан. Тэгэхээр үлгэрлэл гэдэг маань бидний одоо бас л бид нар олон жил яс цаашлаараа үлгэр дуурай л гэж хэлсэн тул ярьдаг тийм. Тэрнээс өнөөдрийн ярианы сэдэв нь юугаараа өөр юм бэ гэж жоохон тайлбарсан. Хоёр жишээ болчихгоо. Нэг нь нэг номноос нэг нь би өөрийнхөө амьдралаас. Энэ ном дээр юу гэсэн байдаг вэ гэхээр Мариам Монтессори нэг удаа ингэж хэлдэг. Нэг хүүхэд ингээд нөгөө гуталтайгаа явж хагаад гутлаа талаад гутлаа дуудан дээр нөгөө орон дээр тавьчих гинэ. Тэгэхээр н одоо ингэж болдгоо шүү гэдгийг ойлгох галтай. Нилээ ингээд ширүүх ингээд гутлыг аваад буулгаад ингээд гөвсөн гинэ. Энэ баг насны хүүхд яриад байгаа шүү нөгөө 3-4 настай хүүхд те. Тэгсэн чинь нөгөө хүүхд нь дараа нь ингээд ажиллаад исэн чинь тэр нэг хүнжлээ одоо тэр орны бүтээлгийг зүгээр хатан л хажуугийнхаа ингээд амар гөвөөд иргэнэ. Тэр нэгсэндээ эндээс юу ажиллаж байгаа вэ гэхээр хүүхэд тэрийг цаад уучиж шалтгааныг нь би энэ халтрах гутлаа орон дээр тавиад ор шороо болцсон учраас энэ орыг багш цэвдэж гөвж байгаа юм байна гэдэг тэр логог уучиж шалтгааныг хүүхэд ойлгоогүй. Үүлдэн шууд тусгаад авчихсан. Яагаад тэгэхээр энэ гутлаа ингээд тавиад аваад гүгс юм байна. гэдэг шууд тэр автомат яг нөгөө шингээгээд авчихсан. Миний өөр амьдралын туршлагыг юу гэхээр би манай хүүхд нөгөө хөтөвчин сан сурч ирсэн. Тэгээ би нөгөө жих хэрэглэхгүй гээл. За хүүхд мань тэгэл энд шийвчлээ. За тэгэхээр би өмд нь угаасаа шээстэй. Ахаад нэг шалны авчирч идэв юм. Ахаад нэг шээс ягаад би хоёрын уухчихад байгаа байхгүй юу? Тэгэхээр би өөрийнхөө ажлыг хөнгөвчлөө. Өмдөр шууд ингээд ачиж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь манай хүүхд тэрийг нөгөө би логикоор сэтгэдэж том үнээр. За нэгийг одоо 2 угаагаад 2 удаа усаар ингэж яхаа зүгээр шээстэй өмдөрөө сайхан ачаад 1 удаа аваад залхуурч тий. Гэсэн чинь манай хүүхд нөгөө өмдөд залхах гэдэг өмд очрогод цэвэрхэн өмдөрөө шалгаж байгаа. Тэгэхээр энэ чинь нөгөө хүүхд маань бидний одоо шингээгч оюун ухаан гэж яриад байгаа. Таны сайн хэлсэнтэй ухамсартайгаар сурч эхэлдэг. Энэ 6 наснаа ухамсаргүй одоо ялангуяа яг энэ 10 балдраа ухамсаргүйгээр шингээж авдаг. Ухамсартайгаар шингээж авдаг гэсэн бас нэг үе байдаг. Тэгэхээр яг манай хүүхдийн хувьд бол 1-2 настай хүүхдийн хувьд бол ухамсаргүйгээр шингээж авч ирсэн. Энэ цаад уушаач таг нь ойлгохгүйгээр энэ газар байгаа юмыг энэ өмдөр аччихдаг юм байна. Парламент жийсэн. Тий. Тэгэхээр бид нар энэ дээрээ үлгэр дурайл гэдэг юм байна. Би залхуураад миний залхуурсалаад хүүхд ямар үлгэр дурайлыг авч юм бэ? Ямар ч хамаагүй ямар шал ачдаг юм бэ? Гэтэл тэр хүүхд маань гэрийн шалыг бол би өмдөр ачиуднаа гадаад дэлгүүртээ яваад гудамжинд явж байгаа шийдчих юм бол тэр хүүхд бас өмдөр ачихна шүү дээ. Эний заа хязгаарыг ялгааг хүүхд салгаж ойлгож харах юм чадахгүй байгаа. Тийм учраас бидний зөв үлгэр дураад гэдэг байна. Хүүхд маань ямар ч орчин нөхцөлд
өөрөө бие зүг авч явах чадварыг суулгахад. Гэтэл бид нар юу гэж амьдардаг гэхээр яг адилхан бид нартай адилхан логиктэй сэтгэхэд ингээд 2 гох болчих юм чи ингээд арсан зөв юм байна гэж ойлгож байгаа гэж бодож өсөөлөд тэгээд шууд харьцаа. Тийм нэг норцсон хүмүүс юм чинь норцсон өмдөр нь ачи гэдэг тэр бидний толгойдоо бодоод байгаа тэр логикийг хүүхэд харж авахгүй. Харж ойлгож байгаа биш. Зүгээр хүүхдийн хувьд өмд байна, өмдийг энэгээр ачлаа. Тэгвэл би өмдөр энийг ачи гэдэг тэр шууд юмыг шингээж аваад байгаа байхгүй юу? Яг л нөгөө энэ жишээн дээр нөгөө хүүхд нөгөө орыг ингэж ширхэн гөөхстэй гэдэг тэр юм шууд шингээж авч байгаа. Одоо Монтессори дээр жишээлбэл юу нэг сайхан байна вэ гэвэл түрүүн орчин хүчлийг бүрдүүлэх гэж ярьлаа шүү дээ. Одоо үлгэр дуурайл хүн болж болно. Тэ одоо бид хизэнээс үлгэр дуурайл болохыг хичээсэй. Улам жил ёс заншлигээд ингээд гэтэл Монтессорид ялгаатай юм юу гэхээр ерөөсөө тэр одоо хэрэгжилж байгаа орчин нөхцөл төр тоглож байгаа хэрэглэгдэхүүн бүгд хүүхдэд тохирсон хэмжээ, дамжаа. Жишээл гэртээ одоо хүүхдэд таарсан үлгүр тийм хүн одоо том хүмүүс бол өөрийнхөө орчин нөхцөлд ингээд үлгэр дуурайж болоод байлгах чадахгүй шүү дээ. Яагаад гэвэл хүүхд тийшин дуурайж чадахгүй. Тэгэхээр тийм үлгүр тавих тэр бүх юмыг яг насанд нь сэтгэлд нь тааруулаад хийж өгч байгаа тэр орчныг бодож авсан байгаа тийм. Тэр ямар гоё. Тэрийг бид нар одоо нөгөө уламжлал биш гэдгээрээ ялгах юм чинь энэ дээр бас харагдаж байна. Яаж ч нөгөө юун дээр айгүй хашвал өгсөн байр орчин мэдээж орчин бэлтгэн чухал. Гэхдээ бид нар орчноо яаж бэлдэж байна вэ гэдэг нь болохоор хүүхдээ тухайн нэг зүйлийг амжилттай хийж чадах орчин нөхцөлийг. Тэрсэндээ хүүхдийг бүдрүүлэх биш. Тэ хүүхдэд саадаг учруулах биш. Яг нөгөө нэг цэцлэгээр нэг ажилт хийжсэн чинь ерөөд бол нөгөө ялангуяа ингээд нөгөө 0-3 3-6 насны хүүхдэд сэтгэлийн одоо хөгжлийн онцлог ялгаатай учраас орчин нөхцөлийг бас ялгаатай байдлаар бэлтгэдэг л дээ. Тэг нэг удаа яасан бэ гэхээр хүүхд маань ингээд ийм Акиягийн нэг 4 нүдтэй ингээд тавирдаг дээ шүү дээ. Тэрэн дээр ингээд нэг хичээлийг сет болгоод ингээд поднуустан дээр ингээд тавьдаг байхгүй. Тэсэн чи хүүхд маань яасан бэ гэхээр нөгөө поднуустаа хичээлээ авчаад авахд асуудалгүй авчиж байгаа. Тэгээ хийх гээд ингээд ингэжсэн чи яасан бэ гэхээр яг тэр дөрвөлжин нүдэнд нь ингээд таарсан поднуус очиж учраас гарын тулцсан. Тэгээ гарын тулангууд хүүхд маань тэрийг унахгүй тул энэ унчин гэдэг тэр лог хараа суугаагүй шүү дээ. Барьж агаад бид нар бол ингээд хүлээж штэ тий. Бидний ухаанаар бол тэгчих юм чинь асуудалгүй тавьчих. Гэл тэр хүүхд яасан бэ гэхээр ингээд хийгээд гарын тулаад тэнгуут тавьсан чинь өөд нуунаад хагарч ирсэн. Тэгэхээр бид нар болохоор нөгөө эндээс одоо яг орчин гэдэг маань нөгөө тэр сая нөгөө хүний орчин гэж ярьсан шүү дээ. Ганцхан орчин бэлтгэхээс гадна би энэ хүүхдийг амжилттай хийх нөхцөлийг нь би яаж бас хангаж өгөх вэ? Тэгвэл энэний газрыг нь солих юм одоо тийм байршлыг солих юм бол тэр хүүхд маань яг асуудалгүй тэрийг хагалахгүйгээр тавьж чадах байсан. Энэ хагалчлаа гэхэд хүүхэд энэ баг шинийг буруу газар тавиад багшаас олоод ингэчлээ гэдэг юм хүүхэд байхгүй. Би чадахгүй хагаллаа гэдэг мэдрэмж ойлголт хүүхдэд суух учраас нөгөө бидний яриад байгаа шингээд хүүхэд юуг эндээс шингээж авч байгаа юуг олж мэдж байгаа гэдэг юм дээр айгүй ач бодлоо орчноо бэлтгэдэг. Тэгээ шиний саяын яриан дээр бол бид нар бас ярих хэрэгтэй юм одоо бодох хэрэгтэй юм юу гэхээр бид нар бүх юмыг ингээд одоо урсгалаараа л яваал те угаасаа л нэг ингээд явсаар аваад болцдог гэдэг нэг ийм юм биднэрт байдаг. Саяын чиний ярьж байгаа бол бид нар бүх юмыг хийх хэрэгтэй байна. Тийм ээ. Бүх юмыг бодож өөрөөр хэлбэл бид нар хүүхдтэйг ажиллах хэрэгтэй байна. Одоо хүмүүжил гэдэг чинь бол хүүхдтэйг ажиллахыг хэлж байгаа юм биш. Тэрээс биш зүгээр ингээ үлгэр дуурайл одоо сайн аавын хүүхд сайн хүүхд болчдөг ч юм уу те. Зүгээр урсгалаараа болдог гэдэг нэг юм их биеийн амар одоо бодсон тэр ажил биш юм байна. Хүүхдтэйгээ бүр ингээд цаг минут тутам ажиллах болж игэл тэр ажиллагааг л хүмүүжүүлэх гэж яриад байгаа юм шүү. Би тэгж л ялгааг нь бас их гэдэг юм. Бид нар энэ уламжил ёс заншил гэдэг юмнасаа энэ ярьж байгаа маа ялгахгүй бол юу зөв буруу юуг нь авахгүйгаа мэдэх хэрэгтэй байхгүй. Тэгээ тэр өөрийн яриад байхад түрүүний ярьдаг шиг за гадаа тийм гээд ер нь энэ яриа чинь аюу тийм хол хөндий сонсогдоод байна. Тэг яг зөв.
Ажиллах хэрэгтэй, ажиглах хэрэгтэй. Ажиллаад юу нь болж байгаагаа үргэлжлүүлнэ, ажиглаад болохгүй байвал болохгүй юм засах хэрэгтэй. Саяны Ариун санаа багшийн хэлдэг бол ажигласан байгаа хгүй. Тэр хүүхдийн хэмжээнд таарсан болж доо гэд багшийн хийгээд тавьсан юм өөрийнх нь хувьд бол болоод бас тодорхой түвшинд ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ хаячих биш ажиглах хэрэгтэй. Хүүхдэд тэр нь болж гинүү болохгүй. Болохгүй байгааг нь бас засах хэрэгтэй. Тэгээ цааш ингээд тасралтгүй үргэлжлэх процесс. Ажиглан тий. Гэхдээ бид нэр их хвчлэн юу гэж бодох вэ гэхээр за ингэж хасчихдаг юм да. Тэ? Ингээд нөгөө яаж яагаад эр хүн болдог гэдэг нэг яриануд биш үү? Тэгэхээр ажиглан гэж бас ажил яах гэж ажиглаж байгаа гэхээр энийгээ дараа хүүхдээр хэрэглэхийн тулд ажиглаж штэ. Тийм учраас энэ бүх юм чинь хөдөлмөр болоод байгаа байхгүй. Тэгэхээр яг Монтессори гэдэг бол оюун цэцэрлэгээр л эхэлж одоо Монголд мэдрэгдэж байгаа бох тий. Тэгэхээр энэ бол ерөөсөө тэр оюун цэцэрлэгтэй хамаатай асуудал ерөөсөө биш. Ерөөсөө биш. Манайд энийг мөнгө болгоод оюун цэцэрлэг болгоод ингээд ашиглаад байгаа болохоос биш. Бидний яриа бол оюун цэцэрлэгийн асуудлыг дэмжихтэй гол нь ерөөсөө биш. Тэгэхээр асуухад энэ үзэл санаа Монголын одоо боловсролын систем би бас нэвтрээсээ би Монтессори гэдэг утгаараа биш. Бид нар хүүхдээ ойлгож хүүхд талаас юмыг харж өөрөөр том хүн хүүхдийг харах биш. Яг эсрэгээрээ тэр хандлагад бид нэр шилжих ёстой. Та нар жишээл одоо ийм олон нийтийн байгууллагад ингээд бас ажиллаж байгаа юм байна. Төр засагтайгаа ер нь яаж ажилладаг юм бэ? За төр засагтайгаа манай Монголын Монтессори багш нарын холбоо гэдэг Монголын одоо Монтессори багш нарын холбоо маань төрийн бас байгууллага маань 2014 онд үйл ажиллагаа анх үүсгэн байгуулагдсан. 10 жил болох гэж байна. 14 тийм байна тий. Тэгээд төр засгийн буюу шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд бол ажиллахад нэгдүгээрт бол яг 2-3 удаа л мэдээж оролцсон, мэдээж боловсролын хүрээлэн энтертэй уулзаад ийм бодлогын ийм боловсролын системийн талаар, боловсролын онлын талаар танилцсан. Ерөнхийдөө бол тодорхой түвшинд бол их хүлээн зөвшөөрдөг. Энийг бас тодорхой бид нэр 10 хэдэн жил болж байхад би одоо тэдний үгнээс тийм үг одоо энэ чиглэлээр ер нь ямар нэгэн идэх санаачлаг би хараагүй учраас асууж байна. За тэгээд яг нь ер нь бол бас бэлэн байдал гэж болсон шүү дээ. Тодорхой мэдээлэл хүлээж авах. Эсвэл нөгөө тодорхой өөрийн комфорт зоноосоо гарч өөр юмыг ингэж хүлээн зөвшөөрөх хүрсэн арай бүрдэггүй. Чи одоо эрчим хүчний инженер хүн. Тэ? Өөрийнхөө зоноос гараад энэ одоо их хүний хувьд ч гэдэг юм уу Монгол хүний хувьд ч ийм юм хэрэгтэй юм гэдгийг итгэл үнэмшлээгээд ном орчуулаад төрийн бас байгууллагад ингээд болж шít. Гэтэл манай боловсролын систем чинь тэр чигээр энийг л хийх ёстой юм шүү. Тэгэхээр ягаад тэднэрт тийм одоо чамаас илүү иршил байгаа юм. Яг тэр нөгөө талынхын сандал дээр ширээнийхээ цааталт нь сууж үзэг болохоор их сайн мэдэхгүй байна. Гэхдээ эрчим хүчний инженерийн боловсролын салбараар ерөөхдөө ингэ судалгаа хийдэг хүний хувьд юу гэж хувь хүний өнцгөр юу гэж боддог вэ гэхээр альва зүйлийг хөгжлийг авчрах газар бол ерөөсөө хувийн салбар гэж би боддог. Ёстой бодлоо. Ер нь бол хувийн одоо жишээлбэл хамгийн энгийн жишээ авъя л дээ. Ёстой бодлоо. Хувийн салбар чинь харин ч их улс орныг хөгжүүлээд яваад байгаа юм шүү. Гэхдээ бид нар чинь одоо эцэг их тэр оронд чинь тэр орон авч явдаг шүү дээ. Бид нэр өөрсдийнхөө төлөөний хүмүүсийг сонгосон тийм үү? Одоо сонгуул гэдэг чинь тэргээр л явж байгаа шүү дээ. Энэ хүн л биднийг төлөөлөх юм байна. Энэ хүн л бидний бодож байгаа юм хийх ёстой байна гэдгийг хийж байгаа шүү. Тэгсэн мөртлөө тэр хүмүүс дээр гарчаад ингээ хоёр салжиж болохгүй гэж бодоод байна. Гэхдээ яг бодлогын орчин яг за нөгөө бодлого зохицуулалтын орчин сайн байж хөгжүүлнэ. Тэр яг манай бас байгуулах чинь хувийн байгуулах шүү дээ. Нийгэмд үйлчлэх төрийн бас байгууллага юм тийм хувийн сектор биш шүү дээ. Тий, гэхдээ яг бас дээрээс сектор нь бол мөнгө болгоод байгаа. Тэр ажлаа сайн хийж. Энийг өрөөс үгүйсгэж болох. Бид нэр ийм гоё юм байгаа юм байна. Энийг хийгээд мөнгө төргөө нэмээд боломжоор зүг шүү дээ. Тэд нар л ингээд салхийг хагалж явах бол улс эхнээс нь тэрийг зааж өгөөд болохгүй шүү дээ. Энэ хангалттай биш. Бүр масштабны түвшинд авчирхад бид нар яагаад төр засагтай болохоор ингээд за яг бид нар энийг хийжээ гэдэг чинь энэ боловсролын системийн болохгүй энэ хоцрогдсон дээр эдгээр мөнгө хийх. Би өөрөө тэр чинь би бороо гэж хэлэхгүй энэ төр засгийн бороо.
Хувийн сектор сайн байгаад хувийн секторын ачаар бид нэр ингээд даалгалтад дэвшлээд хөгжөөд явж ийм гэдэг нь төр тийм зүгээр сууж явах ёстой тийм эрхтэй гэсэн үг бол биш би тэгж бол ойлгоо. Гэтэл номын дэлгүүрийн жишээ. За номын хэвлэлийн компаниуд чинь жил хувийн компаниуд л энийг явуулж байгаа шүү дээ. Яг хөө бодлого зохицуулалтын орчноор та нар ийм бизнес яаж хөө эрхэлж болно гэд. Тэр манай боловсролын хуулинд чинь хүүхд төвтэй, цөм төвтэй гэдэг нэг тийм ерөнхий ингээд зорилготой ингээд ерөнхийдөө бол хувийн цэцэрлэгт нас хооронд нь холилцоо анги мөнгийг зөвшөөрөөд ерөнхийдөө бол бодлого зохицуулалтын орчинд бол энийг дэмжихгүй байгаа бол биш дэмжиж байгаа. Монтессори цэцэрлэгүүд үүсгэн байгуулагдчих болон Чингэлтэй дүүрэгт хамгийн анхны төрийн өмчтэй Монтессори цэцэрлэг байгуулагдсан гэж байгаа. Би бол яг ингээд бүх юмаа ингээд эргүүлээ төр засгаас бид нарыг хангалттай дэмжихгүй байна гэж хэлмээргүй. Миний болохоор нөгөө яг одоо ингээд чинь гадаад орнд болохоор одоо ингээд ном сурах тохиомлч гэдэг юм ингээд ер нь бол амар тийм элбэгдэлдэг ч гэдэг юм. Тэгээ хүн харьцуулт хийгээд үдийн цөөн үдийн юмнаас сонголт хийх, олон юмнаас уншиж судлаад тэр дундаас юу нь юугаараа төстэй, юу нь арай бас нэг тий хазаацсан байна гэдэг юм чинь олон зүйлтэй харьцуулж иж харагдана шүү дээ тий. Тэрнээс биш ганц ямиг барьж аваад тэрийгэ туйлын үнэн мэтэр харж авах юм бол өрөөсөө болно. Тэгэхээр бидний одоо яг холбооч бай, та бүхний явуулж байгаа үйл ажиллагаач бай. Яг энэ хүмүүс нөгөө тэр мэдээллийн хүртээмжийг нь илүү ариун баялаг болгож өгснөөрөө наад зах нь одоо шинэ бидэрт юу тогтдог вэ гэхээр Монтессориг ингүүд манайхан бас нэг өрөөсгөл байдлаар зөвхөн нэрээр нь ингээд дагнаад явцсан мөртөө жигнэсээ тийм биш газар бол чинь байдаг. Тэрэн дээр болохоор бидний одоо зүгээс ямар хувь нэмэр оруулах вэ гэхээр энэ бол мэдээж хэрэг нөгөө тодорхой хэмжээний одоо хөгжлийн үндэслэлүүдэд туулж иж улам бүр ингээд зэгцрэх асуудал хал та. А гэхдээ бидний зүгээс болохоор одоо үгүй та бүхний гаргасан ном, за энэ башрын одоо холбооноос гаргасан ном, ингээд одоо ингээд хийж байгаа номнууд чинь нөгөө төгөр багш нарт ингээд уншиж судлах боломжийг ингээд нээж өгч байна. Яах гэж бид нар одоо энэ зууны өдрүүдийг бас ингээд багш нараа та нар уншаацаа судлаач гэдэг байгаа. Ээж аанараа судлаач гэдэг байгаа. Буцаагаад нөгөө нийгэм нь одоо би хувьдаа бодох ингээд нийгэм нь өөрөө ард иргэд нь өөрөө шаардлага тавихгүй бол дарангуулагдаад яваад байдаг. Тэгэхээр буцаагаад нөгөө ард иргэд нь өөрсдөө мэдлэг боловсруулаад тэлээд Монтессори гэдэг чинь ямар учир утгатай юм бэ гэдэм бэ нэ? Монтессори цэцэрлэг ямар байх ёстой юм бэ гэдэг үндсэн зарчмаадаа өөрсдөө олоод мэдчих юм бол ямар шаардлага тавихаа мэддэг болно. Тэгэхээр тэд нар ингээд шаардлага зөв тавих юм бол тодорхой хэмжээгээр нөгөө таны хэлээд байгаа нөгөө дарамтлах хэрэгтэй гэдгсэн тийм. Шаардлагаар бид нар нэг талаараа яг нөгөө эвээр дарамтлах хэрэгтэй болоо. Тэгээ тэгжиж тэгэхгүй ямар шаардлага тавихаа мэдэхгүй байх юм бол ямар өөрчлөлт авчихаа бид нар мэдэхгүй. Одоо яг энэ Монтессори арга барил чи ер нь тэгээд зүгээр ингээл итгэл үнэмшлэх юм биш үү гэсэн байдалтай. Нийсэндээ бид нар мэдээж хэрэг ингээл сургууль соёлд одоо Монголынхаа нийгмийг ярьсан ч гэсэн ингээд за ирээдүйд сайхан болоосай. Тэгээсээ хүн болгонд хүүхдийнхэнтэй сайн сайхан өсөж за ингээд сайжирчаасаа тэгчээсэй гэж хүсдэг шиг адилхан. Яаж чаргуу зарим нэг юм ингээд хөндлөн одоо жишээ ингээд бид нар чинь ингээд нөгөө би тэг сонсчихсан байхгүй юу гэ манайх ингээд ерөөсөө орон сууцнд амьдрахтаа айгу бүдүүлэг хогоо хайдаг гэдгсэн чинь үгүй яг үндсэндээ орон сууцнд амьдраад хүмүүс хоёр дахь үдэрэл явж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр яг мэдрээ ингээд босролын тогтолцоо маань бас босод нөгөө хөгжингүү орнуудаас хэр хоцорч явж байгаа бид нар мэдэхгүй байна. Тийм болохоор энэ мэдээж хэрэг ингээд улам сайжраад одоо стад нэг ихтгэл өмчлөөр бол тий улам ингээд дээрдэд өөрчлөлтөд хөгжөөд хувьсаад явах асуудал. Тэгээ энэ дээр нь заримдаа яач чаргагүй төсөв төвчээртэй байх. Хэвээ нөгөө зарим хэсэг бүлэг хүмүүс нь мандаалах шаардлагатай байх тий. Тэгэхээр яач чаргагүй нөгөө мөс хаглах хэрэгтэй. Тий одоо мөс хаглах хэрэгтэй байх. Дээрээс нь ч хөдлөх хэрэгтэй, доороос нь ч хөдлөх хэрэгтэй. Дээр хийгээ хараад одоо хөдлөхгүй байж бас яана бэлээ. Доороосоо бас хөдлөхгүй бол доор хөдлөд байхаар дээрх нь бас зүгээр сууж твдэхгүй дэлгүүдээ тийм болохоор талтаасаа л яач чаргагүй. Гэтэ босууд улс оронд ямар байгааг бид аюу сайн мэдж байгаа шүү дээ. Энэ мэдж байгаа. Хаа болж байгааг мэдж байгаа шүү дээ. Тийм учраас бид нэр санаа тавих хэрэгтэй бид нар ерөөсөө яарах хэрэгтэй тийм л. Тийм тэд нар хамгийн гол нь бас бид нар нөгөө нэг юм байдаг шээ тий. Нөгөө ямар цэгт чурсан гэсэн хаанаас эхэлсэн бэлээ гэдгийг санах хэрэгтэй гэдэг шиг. Тэгэхээр тэр улс хөгжингүү улс орнууд тэр хэмжээнд хүрэхийн тулд ямар замналыг туулсан бэлээ гэдгийг бас бид нар бас мэдчих хэрэгтэй. Гэхдээ яг тэднэртэй адилхан хугацаа яана гэвэл бид нар тэгэл хэвээрэл байж шүү дээ. Тийм болохоор яг ер нь бол тийм шүү дээ. Нас үгүй.
Тэр ер нь бол таны мессеж ер нь бол таны сайн хэлсэн санаа зөвлөлтөө бид нар одоо ингээд ер нь бол дор бүрний иргэнэлтгүй судлаач эцэг гэх юм байдیں۔ Тэгээ бүгд л ерөөхдөө энэ ийм юм байна шүү гэж мессежийг байнга өгж очиж уулзаж бараг л нөгөө өдөр болгон ингэж нөгөө нүднийх нь нөгөө гим хог голтол нь явахгүй бол энэ хөвшсөн имийг эвдэж дотгошоо нэвтрэж орно гэдэг бол айгүй хэцүү. Гэхдээ энэ хувийн орлуулсараа суулчихсан. Тэгээд энэс өөр арга байхгүй. Тийм учраас бид нар хамтраад яг зүтгэх хэрэгтэй. Тэгээ манай Монгол орн ч бас тэрийн том гүрнүүдийг одох юм бол бас жижиг улс шүү дээ. Айгүй юмыг бол өөрчлөхөд бас нэг тийм хэцүү улс бас биш. Төсөлийн техник хаа шүү. Масштабын удаад бас том жижигхэн систем тий бас тийм асуух хэрэгтэй ямар сэдв байна вэ? Монголчууд бид нар ялангуяа өнөөдөр боловсролын систем гэдэг том байгууламжтай болсон. Өмнө нь бол ийм систем байсангүй. Тийм одоо бүх хүүхдүүд сургуульд ордог. Нэг хөтөлбөрөөр одоо хичээл ёстой. Одоо тэгээд 10 төгсдөө тэгээд ихтэй сургуулаад нийгмийн ийм хүн болно гэсэн. 100 жилийн өмнө ийм байсангүй. Тийм ямар ч тийм систем байхгүй. Тэгэл одоо өөрөөсөө хангалтгаар л амьдарч ийсэн. Тэгэхээр өнөөдөр манай боловсролын системд онол байдаг гэвэл ямар онол байв вэ? Эсвэл байдгүй. Тэр талаар та юм бодлоо. Онол ер нь хэрэгтэй юм уу? Ер нь яг онол доод энэ төргээд ер нь онолыг ер нь их тийм үчгээ байсан ч гэдэг юм уу? Ийм цаг үе бас болчих шиг байна л да. Тэгэхээр бид нар энд тодорхой онол ярьж штэ. Онол хэрэгтэй юм. Онлоор явдаг юм уу? Миний хувьд бол ингэж боддог шүү дээ. Ингээд бид нар яг энэ ном дээр ч гэсэн ингээд дурдсан байдаг юу байдаг вэ гэхээр бид нар өөрсдөө нөгөө анзаарч хараагуулахаас биш. Одоо таны яриад сайн дурдсан боловсролын систем гэдэг нь өөрөө ямар байдлаар хуваагдсан байгаа лээ. Баг боловсрол, дунд боловсрол, ахлах, ихтэй сургууль гэх тээ. Энэ болгон чинь зүгээр нэг санамсаргүй байдлаар за 0-аас өдөртгөр ангиас тэрийг баг ангиад авчи гэдэг тийм байдлаар бол зөв санамсаргүй тохиолдолд хэвчээгүй. Яг нь. Энэ бол онол дээр суулсан. Яг нь. Энэ онол нь өөрөө буцаагаад хүний хөгжилтэд сурвалжсан байгаа байхгүй юу? Энийг бид нар ойлгоход цэцэрлэг гэдэг яагаад гоо сургуулаас өөрөө байгаа бас л онол дээр суулсан байна. Тэгэхээр энэ нөгөө хамгийн гол нь бид нар яг за онол дээр ингээд сурвалжсан гэдэг чинь яг энэ онлоо өшөө цаашаа ингэж ухаж төнхөөгүй хүнээс өнгөцхөн нэг талыг нь бариад гэх юм да тий одоо тэр насны үеэлтээр илүү тааш бодол өгөөд ч гэдэг юм уу. Гэтэл за одоо ялангуяа одоо ингээд одоо үедээ яг 0-3 насны дээр бол хүүхэд айгуу тийм эго тогтойд шүү тий. Багаар ажиллаж чадвар харан суугаагүй. Өөнөрөө баг болж ажиллах чадвар суугаагүй учраас ялангуяа анги тамиг зохион байгуулалтанд хүүхэд ганцаарчсан байдлаар ажиллахаар хин нэгэн хүүхдийн гой хардангууд булаад авах магадaltaй учраас тий тэрийг ганцаараа болж өгөх жоохон булан харуулад тий иймэрхүү байдлаар зохион байгуулсан. Гэтэл 3-6 удаад ирэнгүүт хүүхдийн сэтгэлийн хөгжил арай өөр түвшинд очиод найзтай болдог. Багаар тоглоно. Хамтарч нэгэн зорилгын төлөө айр гэрдэж тоглож идэв юм уу? 3 настай хүүхд чинь найзтай болсон байт юм шүү. Бид юусоо огт мэддэггүй гэсэн чинь энэ нөгөө гараа нийлдэг юм. Таны яг найзтай болсон гэдэг ааш тий. Энэний хүртэл одоо яг нэг чадамж нэг гэж яваад байгаа байхгүй. Яг хүүхэд ингээд цаанаасаа одоо нөгөө нийтэж байх тийм чадамж хүүхдүүд яг хөөрхөн тий. Нэмэгтгэл нэг хэдэн хүүхдүүд шулгандаал найз олцсон тий. Одоо 4 настай хүүхдүүд чинь ингээд бараг 2 цаг болж байхад ээжээ би тэрнтэй найз олцсон гэл ингээд амар ингээд нийлэмж бас. Том хүмүүст энэ чадамж багаар замхарч чаддаг болоод бид нар бол ингээд нэг цаг байх юм бол нэг тийм потенциал тий. Бараг ингээд чигчээ уруугаараа тий хоёлын найз ч гэдэг тийм хэмжээд бол хүрч чадахгүй шүү дээ. Тэгэхээр чинь энэ нэг хүүхдэд байгаа чадамж нь орчин нөлөөгөөр багаар замхран алга болцсон байдаг. Тэгэхээр яг бидний нөгөө онол гэдэг байгаа маань яагаад бид нар энэ бэлтгэл бүлгүүд нэг арай өөр түвшинд явагдаа сургууль бэлтгэх хэмжээнд явагдаад байгаа. Сэтгэлийн төлөвшил нь арай өөр хэмжээнд хүрсэн учраас онлын үндэстээр яваад. Гэтэл том болоод ирэнгүүт багийн одоо гэдэг ялангуяа надад болохоор юу зүгээр дутмаг санагддаг вэ гэхээр ялангуяа өсвөр нас гэдэг бол яг 0-6 насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог яг тэр өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог гэх юм уу хоорондоо айгуу тийм төстэй байдаг. Гэтэл тэрний тэр ялгаатай байдлыг ойлгохгүйсээ болоод өсвөр наснд хүүхд зан төлөвийн маш их тоглолт үүсдэг ч гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ бас л нөгөө он дээр үндэстэй байгаа мөртлөө онлынхоо бүр цаад тэр яг энэ хүүхд хэрхэн яаж хөгжтөн бэ гэдэг тэр онцлогийн бүрэн дүүрэн ухаж түнхэж ойлгоогүй учраас дотоод онолдоор үндэслээд бид нар ямар онол дээр гэдгээр ярьж байгаа шүү дээ. Тэрнээс биш одоо бусдын одоо би болгосон тэр имийг дуурайгаад хийж байгаагаа онол дээр үндэслэн гэж хийж болохгүй. Тэгэхээр би одоо энэ хууль батлагдах гэж байна.
боловсролын хууль уншаал байгаа. Тэгээд яг үзэл баримтал гэхээр ерөөс барьж явахгүй болчиход байгаа байхгүй. Ямар үзэл баримтал, ямар онол дээр суурилсан юм бэ гэдгийг бид нэр одоо бас ярихад энэ бидний яриа бас хэрэг болох байх гэж би бас бодож байна. Тийм учраас Монголын боловсролын одоо систем тэгээ бид нар хүүхдээ яаж хүмүүжүүлэх юм, хууль ямар одоо онол дээр суурилах юм бэ гэдэг асуудал бол бас их чухал ярих сэдвээ л гэж бас бодож байна. Тийм хэрэг одоо жишээл Монтессори онолыг жишээ болгоод авъя л да. Тэгээд манайхан бүгдээрээ мэддэг Amazon-ы тийм ээ нөгөө Стефен Безос гэдэг тэр болохоор яг Монтессори сургуулаар яваад ингээд боловсрлоор хүмүүжсэн одоо мэдээллийн технологи нэлээд том өөрчлөлт хувьсгал авчирч чадсан залуу. Тэгэхээр энэ хүүхдийн Монтессори арга барилаар энэ Монтессори ангид суралцаад олсон одоо жишээлбэл амжилтынхын түүх нь магадгүй альваг хийхдээ тодорхой нэг тийм тухайн ангид өдрийн турш багшийн хэлэх гэж байгаа багшийн заасан программаар биш өөрийнхөө дуртай сэдвээр хязгааргүй бүр өөрөө ядарчлаа тэрнгээр хийх боломж өгсөн. Өөрөөр хэлбэл нөгөө хайр цэгнээсээ гарч бодож чадсан тэр чадамжийг эзэмшсэн бүтээл сэтгэлгээ илүү сайн хөгжсөн болохоор тэр залуу магадгүй дэлхийг Amazon.com үүсгэн байгуулад одоо зөндөө олон ялангуяа ковидын үеэр нэлийн одоо хөгж одоо ингээд юугаа аваад хүчээ аваад явж байгаа бизнесийн нэг төрөл технологи. Тэгэхээр хэрвээ Монгол улс ирээдүйд оюуны том экспортын орн, оюуны хүч чадлаар мэдээллийн технологиор магадгүй хөгжсөн олон инженер, шинжлэх ухаанч альваад нэг тийм шинжлэх ухаанчаар ханддаг юмыг нэг эргэцүүлэн бодож наанта цаантаа хардаг тийм хүний нууцыг бүрдүүлэх гэж байгаа л угаас яг л боловсролынхоо тогтолцоноос эхлэх ёстой. Тэр дотроо миний бодлоор хувь хүний бодлоор бол альва онол буюу альва нөгөө зорилго маань юу юм бэ гэхээр хүүхдийг л тийм болгох гэдэг. Тэгэхээр хүүхдийнхээ потенциалыг нэгдүгээрт мэддэг тэр потенциалыг хөгжүүлэхэд ямар хүчин зүйл чухал үүрэг оролтыг нь ойлгодог, ухамсарладаг. Тэгээд тэрэндээ зориулаад өөрсдийгөө бас өөрчлөх тийм хүчин зүйлийн огтлцоо зангилаа болж иж энэ нь өөрчлөлтийг авчрах. Тэгэхээр энэ номыг бүтээгч оюун ухаан гэж нэрлэж болов. Бүтээгч гэхээр бас жоохон өөр болцох болно л да. Яг тэгж махруулан утгаар нь орчуулвал тэгж болоо. Дотор нь тийм агуулга дотор нь давхардаг шингээгч оюун ухаанд энэ чинь нөгөө одоо нэгсэндээ нэг үнцэн чадамж өгсөн гэдэг шиг тийм тэр чадамжийг нь хоормэ гэж хэлдэг байхгүй юу? Одоо нэг хүүхдэд нэг хоорм нэгсэндээ хөлд орсон хүүхд чинь ерөөсөө хөлд орох байгаа хүүхдийг бодоод үзэх юм бол унаад байгаа мөртөө хашрахгүй босч ирэл ахиж унаад ахиж босч ирэл ахиж унаад босч ирэл тийм том хүн бол бараг өмнөөс нь ингээд за болио гэдэг бараг ингээд шалтгаад унмаар гэдэг хүүхд цуцдаггүй. Тэгэхээр энэ хүүхдийн дотор тэр хормон буюу бүтээгч ирч хүч үйлчлэл гэж үздэг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр нэг шингээч оюун ухаан гэдэг том үндсэн одоо нөгөө юунд дор амбрелаг нөгөө юунд дор те нэг одоо за амбрелаг ухтхуун дор тэр бүтээгч ирч хүч гэдэг тэр болгон ингээд дотор нь агуулгад явж байгаа. А гэхдээ энэ маань өөрөө шинжиж байна. Бас өөр бас нэг онцлог шин чанар болчихж байгаа байхгүй юу? Хүүхдийн дотор тэр бүтээгч ирч хүч байгаа гэдэг утгаараа. 6 нас хүртэл шингээдэг, парламентдаг одоо шиндэг те одоо тусгаж авдаг гэдэг тодорхой насны төрөвтэй бид нэр ухамсартайгаар юмыг сурах хэрэгтэй гэж. Тэгэхээр энэ чинь хоёулаа юмыг одоо сурч мэдж бүтээж энэ одоо жоохон хүчсэн бүтээжтэй бас. Тэгэхээр ерөнхийдөө бүтээгч оюун ухаан хоёр өөр байх нь шүү дээ. Нэг нь бол одоо шингээх сорох одоо тусгах маягаар авдаг. А нөгөөх нь өөрөө ухамсараараа сурдаг тийм үү? Тэгэхээр бүтээгч оюун ухаан гэвэл тэрийг яаж авдаг юм бэ гэвэл парламент маягаар авдаг. Гэвэл энэ ном хүнд илүү хүрэх байсан юм биш үү гэж асууж байгаа. Яагаад гэхээр шингээгч гэхээр одоо уншигч хүлээж авахд жахан хол үг юм болов. Яг энэ дээр нөгөө бүтээгч гэхээр хүн илүү ерөнхий утгаар нь бусад юмтайгаа холбож ойлгож авч магадгүй л гэж байна. Нэг юм яг энэ номыг орчуулж байхад би нэг үгтэй бүр нэлээд толгой гашгсан юм. Тэр нь юу байсан бэ гэхээр нэг self formation гэдэг нэг үг байхгүй нөгөө өөрийгөө одоо бүрдүүлэх бүтээх гэдэг. Тийм. Тэгэхээр энэ дээрээс яг би яг энтэй яаж уйлдуулах гэдэг вэ гэхээр одоо нөгөө бие хүн гэдэг тий одоо тийм хүүхэд гэдэг чинь яг өмнөд дурдсан чинь зүгээр нэг бидний нэг жижигүүлсэн хувилбар биш.
зүгээр нэг өөрийн гэсэн үзэл бодлого нэг юм биш. Сайн хүртэл нэг 50 цогцолж ярьж байгаа нь яагаад вэ гэхээр энэ хүн чинь бүгд хоёр дайныг үзээд хүн өөрийн гэсэн үзэл бодолтой хин нэгний үгэн зүгээр дахин угаачгүй байх ямар чухал вэ гэдэг амьдралаараа туулаад үтсэн учраас сэтгэлийн хэрэгцээ гэдэг одоо би даасан байл гэдэг нь ямар чухалчсан. Тэгээ ингээд авангууд энэ хүүхэд маань төрснийг дараа орчноосоо тэр болгоныг ингээд зарч одоо энэ үнэт зүйлс одоо тэр тухайн улс үндэстний үнэт зүйлс гэр бүлийн үнэт зүйлс энэ бүхнийг шингээж авч жагаад бие хүн гэдгээ бүтээж байгаа. Шингээсний үр дүнд бие хүн гэдэг маань бүтэж би бүрэлдэн бий болж байгаа гэдэг утгаар. Тэр шингээх процесс чинь өөрийн мэдлгүй явагдаж байгаа шүү дээ. Тийм. Өөрийн мэдлэлтэй явна гэвэл сургамжлах гэдэг асуулт. 6-аас 12 насны тэр. Тийм. Тэгэхээр өөрийн мэдлгүй шингээ гэдэг л гэдгийг яриад байгаа тийм. Өөрийн мэдлгүй шингээхтэй бас хоёр өөр төвшөнд. 3 урт наснд болохоор хүүхэд өөрийн мэдлгүй бүр ингээд ухамсгүйгээр ингээд шингээж авч байгаа тийм. Нийсэн дөрөөсөө зүгээр гэрээ ингээд таны хэлгээд тусгаалаа. Гэтэл 3 настай хүүхдээ бодоод үзэл тайлбарлая. Дөнгөж төрсөн хүч бол ингээд өөрийгөө үгээрээ илгээж чадраагүй, бие даах чадраагүй, хөдөлгөөний эвдүүгүй гэл тийм юмгүй л байна гэсэн доо. Хат өнгөцгөн харахад. Гэтэл 3-4 настай хүүхдээ найл зэний өөрийгөө үгээр илэрхийлдэг би тэгмээрээ ингэмээрээ тэгээ инги тийм өөрөө би эздэг мэстэг энэ болгоом чинь нэгсэндээ хүүхэд би тэрэн дуртай энэ дуртай гэж нөгөө нэг хүсэл хэрэгзэл гэдэг юм чинь аачмаар бүрлдээд нэгсэндээ ухамсартайгаар би энийг идмээр байна. Өмнө нь халбад онгор хоп өнгөтөөс хүүхд маань үгүй би энийг идэхгүй. Тэгэхээр чи энэ нэгсэндээ өөрийн гэсэн хүсэл мэстэй болоод нэгсэндээ өөрийн гэсэн одоо ухамсартайгаар би энийг ингэмээрэн тэгмээрэн гэдэг тодорхой хэмжээний ухамсартайгаар шингээж авдаг үеийг бишилж байгаа. А тэгснийхээ үндсэн дээр нөгөө нэг бидний нөгөө зан төлөвийн онцлог энэ угаасаа айгу тийм махруу айгу тийм юутай нэг унган зан гэж үүдэн штэ. Энд чинь гений төрөлхийн олон янзын хүчин зүйл байгаа хэдий ч 6 урт наснд энэ хүүхдийн зан чанарын үндсэн суур өгдлүүд нь бүрэлдэн бий болоод нөгөө бие хүн гэдэг энэ хүн ямар хүн бусдаас ямар онцлогтой бие хүн бол төлөвшөж байгаа юм байдаг үндэс суурь нь тавьж байгаа учраас энэ үед чинь яг хүн маань шингээсний үндсэн дээр бие хүн болон бүтэж байгаа. Тэгэхээр өөрийн мэдлэггүй юм ингэж туслаж авч ийн гэдгийн чинь цаана эцэг их орчин нөхцөлийн бас маш их тийм бэлдсэн зориулсан тийм зүйлүүд бас байгаа. Өөрөөр хэлбэл зүгээр л урсгалаараа биш. Яг энэ дэр нөгөө порлон дээр ярих юм бол бүр яг ингэж байгаа юм дээ. Хэрэг ингээд бид нар ингээд цэвэр тонголго усанд порлон авах юм бол тэр порлон цэвэр тонголго усаа шингээж байгаа. Тийм. Хэрэг тэр нэг муухай бохирдсон те элдв анзын одоо замагтай юутай тэр усанд шингээ тавих юм бол нөгөөх нь буцаагаал тэрийг шингээж авна. Буцаагаад бацхад тэр юу гарах вэ? Цэвэр ус тав гарахгүй шүү дээ. А гэл би хомосхон нэг те нэг аягны оролдыг жоохон усанд нэг түнтээс нь том порлон хийчих. Тийм бол тэр нэг порлон үзүүрэн төдийл нь орно шүү дээ. Тэгэхээр энэ орчин маань хүүхдэд би ямар орчин бэлдэж өгсөн хамаарат. Над зөөрлөл чинь бол яг таарч байна саяхан. Өөрөөр хэлбэл бид нар ямар орчин бэлдэж өгөх юм бэ гэдэг чинь бидний нэг том хөдөлмөр баггүй. Тийм ээ. Энэ бол зөвхөн нэг өдөр хийчих биш. Маш их бэлтгэлтэй бас гэр орон тэр байтугай улс үндэстнэрээ энд бэлдэх хэрэгтэй шүү. Тэгээ нөгөө одоо бид нар чи одоо эдийн айгу энгийн зүйлийг ялангуяа хүүхд ч одоо ингээд нусаа авах цэвэрлэх. Өмнөөс нь л ингээд хамрын шударгаал ингээд наан цаа ингээд ачаал байдаг. Гэтэл нэг удаач болов те хүүхдээ толны өмнө аваачаад хамард орчин нус байна. Нусаа яаж авах гэдэг бид нар цаг гаргаад харуулсан гэлөө. Тэгээ нөгөө юм хүүхд зөнгөөрөө сурч сурнаа сурталгүй яах вэ те нусаа 10 настай хүүхд угаасаа нусаа авч чадна. Гэтэл энэ нөгөө бага наснд нь те нустай байгаад би өөрөө нусаа аваад чадж гинэ гэдэг тэр нөгөө би чадж гинэ гэдэг нөгөө сэтгэл төлөвшгөөд байгаа би хүн төлөвшгөөд байгаа энэ болгонд чинь би чадж гинэ гэдэг энэ ойлголт итгэл үнэмшил чинь буцаагаад энэ хүн ямар зан төлөвтэй ямар төлөвштэй хүн болох вэ гэдэгт маш том нөлөө үзүүлдэг байхгүй. Тэгээ нөгөө цаг хугацаанд нь энийг бас яг өөрөө зөвлөдөг нэг байдаг вэ гэхээр цамц нэг хичээлээ. Нэхэл явж исэн чинь тэнд нэг яах чаргагүй нэг хугацаа ингээ гараад ирчлээ тий. Тэр цамц цэвэрээ байх уу? Цамц цэвэрэл байна. Тэр цамцуудыг мөн чанараа алдахгүй. Тэр нэг нөхөстэй ч гэдэг юм уу онгорхоотой цорхоотой алдагдсан нэг хэстэй л цамц байна. Тэгэхээр яг нөгөө яг бидний одоо ялангуяа 0-6 нас яагаад чухал яагаад энийг алдаж чадахгүй яагаад ийм хүүхд ийм шингээж оюухантай энэ үед нь ухамсаргүйгээр ямар ч хүчин чармаалт гарахгүйгээр шингээж авч байгаа энэ үед бид нар яагаад орчныг нь ариун баядаг бэлдэж өгөх ёстой байгаа гэдэг чинь яг саяны одоо энэ хэстэй зөвлөлтөд төстэй. Хүүхэд хүн болоод төлөвшгүй нөгөө цамц бодох болно.
Гэтэл энэ тэр нэг алдагдсан боломж гэдэг юм байгаад байгаа байхгүй. Нөгөө санхүүгээр бол юу гэдэг лээ нөгөө алдагдсан боломжийг өртөг гэдэг шиг. Ямар чадвартай хүүхдийг бид нар ямар потенциалтай хүргэж болох байсныг бид нар алдсан гэснийг бид мэдээж мэдэхгүй л байна. Тэгээ нөгөө яг ер нь бол ингээд харангууд энэ буцаад бацтаад яг юун дээр ирдэг вэ гэхээр хүүхдэд нөгөө шаардлагагүй тусламжийг үзүүлэхгүй байх. Тэ? Одоо гэсэн чи хүүхд өөрөө чадж яхад нь бид нар өмнөөр нь орж бид нар болохоор ингээд нөгөө тий бид нар яг тий сайн хүн болж гэх юм бол бид нар сайн санаж сайн хүн болж гэх сайн санаж бид нар өмнөөс нь юм хийж өгөх гэх. Яг үндэ тэр хүүхдээ би өөрөө хиймээр би эндээсээ өөрөө хийгээд кайф авмаар байна гэдэг тий тэр хүслийг хоогоочдөг. Тэгээ энгийн одоо гэдэг нөгөө хүүхдийн бидний нүдэнд болохоор ингээд тэр амьсаа өмсгöd байгаа нь болохоор ингээд за алиурал гэс өвдөд өгчиж гэдэг юм уу тий газ сандраа гаргаад суулгаад өгчиж гэдэг юм уу тий гэд тэр хүүхдийн эцсийн зорилго нь бол тэр амьсыг өмсгöd өгч гэдэг юм уу тэр сандал дээр гараад шовоогоо суухтай болно биш. Давтамж гэдэг юм амар чухал. Тэрнээсээ дахин чадамжаа болон баттгах гэдэг тэр мэдрэмж нь аягүй чухал байхгүй. Тэгээ энийг яг ялангуяа бид нар нөгөө хүүхд болгоно л ингэдэг учраас тэр болгоо ингээ тэрний үн цэнийг гэх юм уу тэрний чармаалтын үн цэнийг ойлгодгүй гэх юм уу та. Гэтэл яг одоо шингээд манаа гэдэг ингээд манад одоо настай хүн байна л да. Үнэхээр ингээд нөгөө хүүхд нөгөө бөхшрөд ирэхээр нэлэх хүч болдог гэдэг шиг буцаад нөгөө хөдөлгөөний эвдүүн хэцүүдээ тэр гинцэр дээр ингээд суугаад ирэхээр тэр хүний тэр нэг өөрөө хувцас өмсгөж байгаа тэр үйлдэл зүгээр нэг сандлаасаа босоод буцаа сандал дээр сууж байгаа тэр ямар их хүчин чармаалт гарч байгааг харахаар хүүхд ч гэсэн яг тийм чармаалт гаргаж идэг. Гэхдээ тэр болохоор зовлонгүйгээр яагаад гэвэл хүүхдийн дотор нэг онцгой хүч үйлчилж идэг. Тэгэхээр бид нар нөгөө хүүхдийн өөрөө хийгсэн хүсэл эрмэлзлийг өмнөөр нь хийж унтраагаад байх юм бол нөгөө нэг унган чадамж гэдэг байгаа нөгөө нэг потенциал гэдэг байгаа юм ааж маар ингээд дарангуулад. Харин тий. Сайхан санааны үүднээс цаад бол нэг аав хүүхэд нь ингээд баясаар хой байшин ингээд өндөр чаддаг байна тий. Тэгсэн чинь аав нь хурж гоё болсон байна. Гэхдээ энэс гоё байдаг ингээд өөрөө тэрнээс томыг барьчих л дээ. Гэхдээ тэр аав тэр хүүхдийг дуусгах чинь гэдэг юм мэдэхгүй. Өөрөөр хэлбэл тэр хүүхэд тий аав нь өшөө гоё юм байхаар өшөө одоо манай хүүхд баярлал гэж бодсон байна. Гэтэл энэ чинь том хүний хүүхдээ яг өөршгөө боддог тэр ялгааг харж. Тэгээ наад захын бас ингэж шиг юм бол ясаа тань ингэж л хийж бодлоо л да. Хүүхдээ ингээл юм шиг манайх ч одоо нэг нөгөө утас гэдэг юм чинь бас айгүй хэцүү те. Нэг юм хийнгүүт нь вау баяр хүргэе чак гэл ингээд хүүхд тэрийг ингээд хэн нэгний төлөө биш. Зөвхөн өөрийнхөө тэр дотоод хөдөлмөрлөх бүтээх гэдэг хэрэгцээнийхээ үр дүнд ингээд үйлдэл хийжсэн чинь хөндлөнгөөс өөрт нь зориулж хийж байгаа юм шиг те. Хин нэг нь таалагдахын тулд хин нэгнээс магтаал хаашаал авахын тулд хийж байгаа юм шиг ингээд учиргүй алаачаад ингэнгүүт тэр нөгөө нэг төвлөрөл зүгээр ингээд хөөсөн бүмлэг хагалж байгаа юм шиг замхраад алуулж байгаа. Тэгэхээр нөгөө наад зах нь хүртэл бид нар ингээд хүүхдэд урамшуулж байгаа нэрээр бид нар хүүхдийг бас хохироож идэг. Гэх мэтлэнгээр нөгөө энэ хүүхэд ямар сэтгэлийн хэрэгцээтэй ямар онцлог үедээ бид нэр байгаа юм бэ гэдгийг нь бид нар ойлгож мэдэхгүйгээр нөгөө онл гэдэг тий тэргүүгээр бид нар тусыг үзүүлж жагаад ер нь бол тус биш саад болчдөг тал руугаа байдаг. Одоо яг зуны намтай өдрүүдийн харах хэмжээгээр Монтессори жаал номыг онцлсны учир нь болохоор аав ээжүүд чинь бид түр ярьлаа шүү дээ хүүхдтэй хөгжүүлэх хүмүүжүүлэх гэдэг чинь зүгээр хараад суугаад байх биш юм ээ ажиллах хэрэгтэй юм байна гэдэг. Төрсөн цагаас нь ахуулаад ажиллах хэрэгтэй юм. Гэтэл одоо бидний амьдарч байгаа нийгэм чинь ямар л ээ амар цагаа аав ээжүүд би ингээд амар цаггүй болохоор ингээд хүүхдээс цэцэрлэг сургууль даатгаад архитект ч юм уу. За тийм байлаа гэж бодоход зуны уйлралд бас тэр нь арай нэг чөлөөлөгддөг шүү дээ. Хүмүүс ихвчлэн 100 амралтаа авдаг ч юм уу хүүхдүүд нь амраад тэгээ хамтдаа гэр бүлэрээ нэг лагер туслан гардаг ч юм эсвэл аваад ингээд төдөөгээд яваад арай нэг хамт байх цаг гардаг юм чинь хэрэг үнэхээр тийм бол ядаж энэ цагийг ашиглаад нэг жоохон ажиллах гад үзээж те ингээд энэ номнуудаас нэг зөв ойлголтоо авах гад үзээж тэгээд эхлүүлэх гээд үзээж тэгэх юм бол бас нэг 100 арай нэг тийм боломжтой үе гарах юм болов гэж бодоод эдгээр номнуудыг бас түүний номтой өдрүүдээр онцлсан юм шүү.